Тэгэхээр яг одоо манай Discord дээр авагдаж тавигдсан Golden дээр 1/13 арилжаа. Энэ арилжааг яаж авсан бэ? Задлаад үзье. Хамгийн түрүүнд хэдүүлээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Том time frame, жижиг time frame-ыг дандаа хөдөлгдөг. Тэгэхээр хэдүүлээ төлөвлөхдөө дандаа том time frame-ээс төлөвлөх хэрэгтэй. Та эдийн дэлгэцэн дээр байгаа энэ шар зураас, тасалтай шар зураас энэ бол weekly time frame-ийн support zone. Энэ weekly time frame-ийн support zone-оос хэдүүлээ дээшээ явж байгаа энэ хөдөлгөөнийг харж байна тийм үү. За тэгэхээр энэ арилжаа маань 4 сарын 17-нд авагдсан. Тухайн энэ өдөр байгаа шүү, окей. Энэ өдөр хэдүүлээ хэрвээ авч байгаа бол өдрийн time frame-ийн хэмжээнд хэдүүлээ зүг чигээ бас тодорхойлох хэрэгтэй тийм ээ. Өдрийн time frame-ийн хэмжээнд хэдүүлээ яаж зүг чиг тодорхойлох вэ? Ерөнхийдөө явж байгаа санаачлалын хойноос явна гэсэн үг тийм. Хэдүүлээ харъя. Дээшээ явж гин, дээшээ явж гин, дээшээ явж гин. Level үүсгэлээ, manipulation хийдээ, дахиад хаярхаа хийгээд яваад байна. Тэгэхээр хэдүүлээ энэ хөдөлгөөнийг энэ яваад байгаа buyer-ыг хэдүүлээ задлаад хараад үзье. Энэ buyer-ыг задлаад харахын тулд мэдээж хэдүүлээ cancel ашиглахгүй footprint ашиглана тийм ээ. Order flow-ыг ашиглана. Хэрвээ хэдүүлээ харах юм бол тийм volume бол ихсэж байна. Delta буюу мөнгөний дүүрэлт бол тухайн кластерууд дээр бол ихсэж байна. Хүлээлт бол дандаа цааш нь long тийм. Хүлээлт бол дандаа long. Хэдүүлээ аль эсвэл цаашаа явна, аль эсвэл pullback ороод тийм цөмрүүгээ pullback ороод тэгээ явна гэсэн хүлээлттэй байгаа. Энэ хүлээлтийн дагуу хэдүүлээ яг одоо дунд time frame-уудыг хараад үзье тийм. Дунд time frame гэдэг нь цагийн time frame гэсэн үг шүү. За яг одоо та хэдийн өмнө нэг цагийн time frame буюу дунд time frame явж байгаа. Дунд time frame-ыг хэдүүлээ яаж ашигладаг вэ гэхээр setup-ийн үүднээс хэдүүлээ дунд time frame-ыг ашигладаг байна. Тэгэхээр яг одоо та хэд юу харж байгаа вэ гэхээр хойш бол pullback цагийн time frame дээр орж ийн. Энэ pullback-ийн санаачлаг манай тал солигдсноос хойш хэдүүлээ long бол авч болж байгаа байхгүй. Тэгэхээр хэдүүлээ харъя те. Санаачлаг яаж long руу солигдсон бэ? Доош нь short явж ийн. Доош нь short явж ийн. Manipulation хийгдэж ийн. Доош нь санаачлаг явагдаж ийн тийм ээ. За түүний дараа яасан бэ гэхээр ийм seller талаас ийм high үүсээд энэ high руу хэдүүлээ break орсон байгаа байхгүй. Энэ дээш явж байгаа энэ buyer-аар хэдүүлээ break орсон байгаа. За тэгэхээр break орсон оргоо хэдүүлээ яаж мэдэх вэ? Мэдээж candle энэ зүйлийг хизээж хэлж өгөхгүй. Хэдүүлээ footprint cluster харцгаая. Тэгэхээр энэ seller-ийнхаа энэ level-ийг хэдүүлээ энэ bar-аар хэдүүлээ break хийж байгаа гэдэг зүйлийг тодорхойлогдож байгаа. Яагаад энэ break хийж байгаа гэхээр мэдээж энэ бол volume багассан, мөнгөний дүүрэлт ихссэн кластер байгаа. Хамгийн нэгдүгээр, хоёрдугаар тухайн кластерын хэлбэр биднэрт юу хийж хэлж байгаа вэ гэхээр дээрээ ямар ч барилт байхгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр market maker маань буюу том тоглогч маань тэгэхээр дээш явж байгаа хөдөлгөөнийг барихгүй байгаа гэсэн үг. Үүний дараа хэдүүлээ long орч болно. Тэгэхээр тухайн цагийн time frame-ийн хэмжээнд хэдүүлээ ямар хүлээлт байгаа вэ гэхээр аль эсвэл хэдүүлээ шууд дээш явна, аль эсвэл хэдүүлээ энэ хөдөлгөөний хойноос зүгтсэн байгаа buy-руудыг stop loss нь авсныг дараа хэдүүлээ дээш явна гэсэн хоёр хүлээлт байгаа шүү. За дөрвөн цаг хэдүүлээ цагийн time frame-ыг харж ирсэн бол одоо 5 минутын time frame руу шилжих хэрэгтэй тийм. Тэгэхээр хэдүүлээ одоо харъя тийм. Энэ level-ийг хэдүүлээ break орсны дараа pullback орно гэсэн үг тийм. Pullback орохдоо та эдийн нүдний баримжаагаар хэдүүлээ харах юм бол stop loss хүмүүсийн stop loss хаана байх боломжтой вэ? Энд байх боломжтой, аль эсвэл энд байх боломжтой тийм үү. За хэдүүлээ тэгэхээр харцгаая тийм. Юу вэ? Доошо хөдөлгөөн орж ирсэн. Европын season нэгдэж байна тийм. Европын season нэгдэд энэ хоёр шар ногоон хоёр дөрвөлжин байна болохоор Европын season-ыг илэрхийлж байгаа шүү тийм. Тэгэхээр Европын банкуд нэгдсэний дараа том тоглогчийн доороос позишн аваад нэг мөсөн бидний хараад байсан level-ийг manipulation хийгээд тэгээ дээш явсан байгаа шүү. Окей. Тэгэхээр оролтын сигналыг хэдүүлээ бас л footprint-ийг ашиглаж орно шүү. Окей. Оролтын сигналын хэмжээнд хэдүүлээ хүмүүсийн stop loss байршлах газрыг тэмдэглэе. За энэ улаан level-ийн хойно бол хүмүүсийн stop loss байгаа шүү. Окей. За хэдүүлээ candle гэдэг зүйлийг харахгүй мэдээж cluster буюу footprint гэдэг зүйлийг харцгаая. За энэ бараас эхлүүлээ хэдүүлээ бол барилт үүсч байгааг хэдүүлээ анзаарч байна. Тэгээ сэл рүү зохиод байгаа мөрчлөө хэдүүлээ барилт үүсчийг харж байна. Дараагийн бар маань дахиад level-ийн цаана орж ийн дахиад барилт үүсч байна. Түүний дараа market maker маань үн цэнийг маш хөнгөн дээшнээ зохиод оруулсан байгааг анзаараарай. Дээрээ ямар ч барилт байхгүй тийм бид нар ингэж level руу ороод гарсны дараа хинч биднийг барихгүй байгааг анзаараарай. За энэ бол оролтын сигнал. Хэрвээ footprint оролтын сигналуудыг уншихыг сурахыг хүсэж байгаа бол манай YouTube дээр тавигдсан байгаа бүхэл бүтэн 2 цагийн үнгүй хичээлийг та үзэж болно. За тэгэхээр хэдүүлээ мэдээж stop loss-а яг энэ доороо тавина. Оролтын сегмент болохоор яг энэ bar хаагдсны дараа хэдүүлээ орно. Тэгээд манай арга барилын дүрмийн дагуу бид нар яадаг вэ гэхээр stop loss-ийнхоо хэмжээнд бид нар талыг нь заавал хаадаг ба. CP арилжаач stop loss-а хөдөлгдөггүй. Харин stop loss-ийнхоо хэмжээнд ихний талыг нь хааж өөрийгөө алдагдaltaгүй break even руу оруулдаг ба. Тэгэхээр энэ дүрмийн дагуу хэдүүлээ талыг нь хаасны дараа бидний ажил ингээд дууссан. Үүний дараа бид нар алдагдaltaгүй болсны дараа зах зээл аль эсвэл биднэрт энэ арилжааг өгнө. Аль эсвэл зах зээл биднийг алдагдaltaгүй зах зээлээс гаргана тийм үү. Тэгэхээр ийм сайхан break even руу орсны дараа хэдүүлээ яах вэ гэхээр ерөөсөө хүлээн те. Take profit бол мэдээж том цагийн selling level тийм ээ. Liquidity level-с liquidity level хүртэл хэдүүлээ явдаг бол энэ газрыг хүртэл хэдүүлээ харна тийм ээ. За тэгээ хэдүүлээ харах юм бол те цагийн time frame-ийн хэмжээнд хэдүүлээ яасан. Энд чи барилт үүсээд зохилтын buyer орж ирсний дараа ямар ч асуудал байхгүйгээр те ямар ч асуудал байхгүйгээр хэдүүлээ дээш очоод level дээрээ take profit авч байгаа. Тэгэхээр нэг харьцан 13 та арилжаа маань ерөнхийдөө эзэн байдлаар яаж орж ирж байгаа вэ гэхээр нэг харьцан 3 та арилжаа, нэг харьцан 5 та арилжаа, 10 та арилжаа. За энэ зүйл маань болохоор нэг харьцан 15 та арилжааг харуулдаг. Тэгэхээр хэдүүлээ бол мэдээж 15 та гэж харахгүйгээр шууд level-ийн наагур шууд өөрийнхөө типийг тавьдаг байна. Тэгэхээр энэ бол ойролцоогоор нэг харьцан 13 та юм уу айлсвал 14 та арилжаа байгаа шүү. Окей. За ингээд хэдүүлээ энэ арилжааг задлаад үзлээ. Дараагийн арилжааны задрахаануудыг харцгаагаарай.